Шинэ өдөр хөтөлбөрөөр зөвийг зөвлөе болонгаар та бүхэнд үргэлжлэн хүрэхэд бэлэн болж байна. За өнөөдөр бол хүүхдийн сэтгэл зүйч хулан өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог сэдвээр бидэнд зөвлөгөө өгөх байгаа. За хоёлаа зөвлөгөөнд орох уу? За тий. За өсвөр нас гэд бид нар одоо нийтээр нэрлэдэг ч гэсэндээ энэ маань өсвөр насны эхэн, дунд болон хожим үе гэж ийм 3 үед хувааж үздэг. За тэгэхээр эхэн үед болохоор хүүхдийн маань одоо ерөнхийдөө 9-өөс 10 нас 12 нас гэж үздэг. Зарим орнуудын хувьд 10-аас 12 нас байдаг. За тэгэхээр энэ үед хүүхдүүдэд маань ямар өөрчлөлт ордог вэ гэхлээр хүүхдийн маань зан ааш өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийгөө бас илэрхийлж одоо эцэг ихтэй өөрийн байр сууриа илэрхийлнэ, хурц ааштай болно, огцон мууртай болно гэх мэтээр ажиглагдаж эхэлдэг. За мөн бусдын анхаарлын төвд байгаа юм шиг мэдрэмж төрнө. Одоо нүүрэн дээр юм гарчгаар те ганцхан тэр батган дээр л бүх хүн анхаарах юм шиг ингэж бодож тэрэндээ маш их стресс, маш их ач холбогдол өгнө. Бүх хүмүүс яг тэр лөө анхаарах юм шиг сандаг. За мөн одоо өмнө нь бол бид нар хүүхдүүд маань эцэгтэйгээ хамт байгаа л тэгээ дагаж аваад айл руу хамт явдаг гэсэн бол энэ наснаас эхлэн ганцаараа байхыг илүүд үзэж эхэлдэг. За тэгээд энэ минь одоо жижиг асуудлуудаас болоод эцэг ихтэйгээ зөрчилдөж эхэлдэг. За тэгэхээр энэ үе дээр бид нар яах ёстой вэ гэхлээр нөгөө алдартай өсвөр үеийн хямрал маань эхэлж байгаа юм биш үү гэдгийг эцэг эхчүүд бас анхаарч ойлгоод энэ дээр хэдүүлээ жоохон хүлээцтэй хандах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эрт үе нь бол 10-аас 12 наснд л эхлэх нь байна тийм үү тийм? 10-аас 12 нас. За тэгэхээр энэ үед ерөнхийдөө эцэгчүүд маань жаахан хүлээцтэй байж өгөөрэй. Хүүхдийн маань нөгөө үе маань эхэлж байгаа юм биш үү гэж ойлгох нь байна. Тэгэхгүй яадаг вэ гэхлээр манай эцэг эхчүүдийг ерөөхдөө хуучин байр суурин дээр ингэ байх гэдэг. Чи жоохон штэ, би том хүн штэ, би аав ээж чинь штэ гэдэг энэ байр суурин дээр байх гэдэг. Энэ харилцаа маань удахаараа нөгөө хямралыг маань улам сэтрээгээд идэг гэсэн үг. Дараагийн үе маань дунд үе буюу 13-аас 15 насыг хэлж байгаа. За энэ үед болохоор ерөөхдөө хийсвэр сэтгэлгээ маш их хөгжиж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө нэг анхаарлын төвд байгаа юм шиг санагдчихсэн дээрээ нэмээд хийсвэрээр төсөөлн бодоод байна гэсэн үг. Одоо тэр хүүхдүүд намайг тгээ бодож штэ. Ингэвэл яана одоо би тэгэл сүрээ дуусаач гэдэг юм уу. Ингээд сэтгэлээр айгүй унана. Одоо маш их хийсвэрээр сэтгэн. Тэгэд энэ үеийнхний маань маш одоо чухал хэсэг нь бол ерөөсөө юу яадаг бусад хүүхдүүдийн одоо үеийнгийн хүүхдүүдийн үнэлэлт дүгнэлт тэр хүүхдүүдийн харилцаа хандлага тэр бол одоо тухайн хүүхдийн хувьд маш чухал нөлөөтэй эцэг эхийн байр сууриас илүү чухал нөлөөтэй байдаг гэсэн үг. За тэгээд одоо сэтгэл санаагаар унах нь их байдаг. Мөн одоо хувийн орон зай гэдэг зүйл одоо чухлаар тавигдаж эхэлж байгаа. Зарим хүүхдүүд бол одоо яг энэ үе дээр эцэг эхээсээ тусдаа ундмаар санагддаг. Тэгэхээр энэ нь бол 13-аас 15 наснд бол бүр илүү хэрэгжимждэг байх нь тийм үү? Тэгээд одоо зарим хүүхдүүд бол бүр ингэдэг байхгүй. Ойрхон дүүтэй юм ойрхон ах эгчтэй хүүхдүүд чинь тий цэцэрлэгт нэг ангид яваал, бага ангид нэг ангид яваал, ингээл курс дамжаанд явсан чинь нэг ангид цуслан хамт ингээ явуулчихдаг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдийн хувийн орон зай гэдэг зүйл ерөөсөө маш хязгаарлагдмал болж ирээд тэгээд яг өсвөр наснд ороод ирэхлээр яг ганцаараа баймаар тэр мэдрэмж нь маш хүчтэй гарч ирдэг. Тэгээд зарим хүүхдүүдийн хувьд нөгөө нойлын өрөө бол яг өөрийн хувийн орон зай болж хувирах ийм тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр энэ дэр эцэг эхчүүд маань жоохон ойлгож өгөөрэй. Одоо жишээ нь ойрхон дүүтэй ч юм уу хагчтай байвал ганцаараа гэртээ үлдээд өөрийнхоороо байх, өөрийгөө мэдрэх, тайвшрах тийм ээ. Яг энэ ганцаараа байх энэ орон зайг ганцхан цагч болтугай гаргаж өгөх ийм шаардлага байдгаа гэсэн. Зөвхөн ганц ширээгч болтугай яг өөрийнх нь хувийн орон зай болгож гаргаж өгөх тийм ээ. Энэ яг одоо цүнхгийн дураар уудлахгүй байх, утсанд нь хүрэхгүй байх гэх мэт яг энэ одоо энэ насны онцлогийг ойлгож хүндэтгэлтэй харилцах ийм шаардлага тулгардаг гэсэн үг. Яг л насанд хүрсэн би хүнтэй харьцаж байгаа юм шиг л харьцах хэрэгтэй байна тийм үү те энэ үед. Яг үнэ. За дараагийн үе. За дараагийн үе буюу 16-аас 17 нас болох одоо нөгөө хожим үе гэж яриад байгаа тийм. Хожим үед өмнөх үеүүдийг амжилттай даван туулаад харилцааны хувьд одоо бие биентэйгээ үл ойлголцол үүсэхгүйгээр хамтран даван туулж чадсан байх юм бол эдгээр одоо сайн талууд гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд наснаас том хүн болоход энэ шилжих үе маань маш амжилттай насан цогцол явагдана гэсэн үг. За энэ үед яах вэ гэхлээр оюуны болон биеийн хариуцлага хүлээх чадвар бий болж байгаа. Тэр хүүхэд маань оюун ухааны үед төлөвшөж гин, бие бэлдрийн үед том хүнтэй илүү төстэй болсон байна те. Ингэхлээрээ хариуцлага хүлээх, ачаал даах чадвар сайжирч ирдэг. За мөн одоо нөгөө үг сонсох чадвартай болно гэсэн. Өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай болчихлоор хүнээс үг дуулж
чадвартай болно. За мөн бие даан шийдвэр гаргана тийм ээ. Өмнөх туршлагуудаа бодоод логик сэтгэлгээ илүү сайн хөгжсөн байгаа учраас бие даан шийдвэр гаргах чадвартай болно. Шийдвэр нь бас зөв байх магадлал илүү сайн өндөр болох нь шүү дээ тий. За тэгээд яг л одоо харилцааны хувьд ч гэсэндээ жоох хүүхэдтэй харилцаж байгаа юм шиг тийм мэдрэмж бол төрөхгүй. Яг л үе тэнгийн том болсон хүнтэй харилцаж байгаа юм шиг тийм харилцаа бий болсон байдаг эцэг хүүхдийн хооронд. Тэгэхээр одоо энэ үеүүдийг хамтдаа даван туулах нь хамгийн чухал байдаг. За эцэг эхчүүд болохоор яг нөгөө аав ээж том хүн гэсэн байр суурь тавьж өгөхгүй одоо хит амир дээрээс хандаж харилцснаас үүдэлтэйгээр одоо илүү их нөгөө зөрчил маргаанууд үсээд байдаг. Тэгэхээр энийг бол хамтдаа даван туулах нь хамгийн чухал байдаг шүү. За тэгэхээр маш хэрэгтэй зөвлөгөөг бидэнд зөвлөсөн сэтгэл зүйч хуландаа баярлалаа. Тэгээд цаашдаагийн ажил үйлсэд нь бас өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье. За хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд сонирхолтой мэдээлэлээр хүрэх болно. За өнөөдөр бид бүхэн хүний сэтгэл зүйн талаарх сонирхолтой 35 баримтыг та бүхэнд бэлдсэн байгаа. Гэт бүгдээрээ хүлээн авч үзье.